Техник технологийн хувьд бол яг энэ зурвсаад байгаа бид нар энэ төслийг дагаад айгүй их шинэ юмнууд сурч авсан. Тэрний хамгийн ихнийх нь үр дүн нь юу гэвэл Америк нэгдсэн улсын улсад үйлдвэрлэгдсэн Гамако гэдэг бетон уклачиг буюу ПВ гэж англиар хэлээд байгаа юм л. Энэ уклачиг машиныг бид нэр өөртөө миний бие өөрөө бас координатортойгоо ингээд гуруулаа яваад энэ Америк төслийнхаа удирдагч Эриктэйгээ хамт ингээд бид нар хамт ингээд 4-5 хүн очиж тэр яг үйлдвэр дээр нь очиж үзээ судлаад тэгээд яг ийм машинууд болох юм байна гэдэг тэндээ курс суугаад бас болоогүй сертификат авцсан. Тэгээ ингээд Монгол улсаас анхных нь суралцсан ингээд сурагч нар гэсэн тийм юугаагаад бид нар чинь яг 14 хоногийн програм хичээл суугаад ингээд ажиллаулаад тэгээд авчирсан. Энэ дэвсгч машин маань бол яг манай Монгол улсын энэ замын салбарт айгүй том хөрөнгө оруулалт болж ирж байгаа. Энэ нэхлээр бид цоо шин технологиг оруулж ирж байгаагаар урд нь бол ийм үнэхээр бол байгаагүй боломжч байгаагүй санхүүгийн бөгөөд эдийн засгийн хувьд ч гэсэн бас хэцүү байлаа шүү дээ. Гэвч энэ төсөлд орсноороо бид нар энийг оруулж ирээд аваад эзэмших тийм боломж болцоо олдсонд нь би их баярлагдгийг. Тэгээд энэ БВ машин маань үндсэн 3 техникээс бүрддэг. Нэг нь болохоор бетоноо хүлээж аваад тараагаад арийнхаа машинд бэлдэж өгчөөд голынх нь машин болохоор тэр тараасан бетоноо хевлээд маш өндөр даралтаар хевлээд ерөөсө тоосоо хевлж байгаа юм шиг хевлээгээр авчихна. Тэрний араас нь болохоор нарийн өнгөлгөө бөгөөд ачилгаа хийдэг ба дахиад нэг машин байгаа. Тэр нь ингээ 3 машин байждаг.